Hi guys. DJ Osmo-тай болсон таад анзаарч байна уу? Уцаар бичээд ахаар яг ямар асуудалтай байдаг вэ гэхээр айгүй ингэж туулж ирээд байдаг байхгүй би. Тэгээд камераар бичихээр камер айгүй хөдөлдөг. Тийм болохоор ингээд заавал нэг газар тогтоож агаад ярих хэрэгтэй байдаг. Тэгээд DJ-тай болсон чинь ингээд юу ч хийж олон тэгээд айгүй гоё тийм stable хүний нүдийг тийм ирээлжлүүлээл тийм төвөгтэй биш айгүй гоё намайг дагаж айгүй зөөлөн хөдөлдөг болохоор айгүй гоё юм байна. Тэгээд би нөгөөрөө сая сүүлийн нэг хэдэн рилээ битсэн. Тэгээд айгүй гоё чанартай байгаа. Одоо болохоор би бидний нууц подкастын 300 дахь дугаарын ивентэд нь болж байна. Одоо сүүлийн дугаар нь болж байгаа юм байлээ. Энд чинь энүүгээр сая яасан ч амар хүн ингээ очрлж байна. Подкастын хоёрт маань тэр одоо ийм олон хүн бас ингээ очрлоод байж байгаа нэг гоё санагдаж байгаа хаа. Багаараа яг төслийнхаа талаар юу нэлээ ярих гад яг сарын тэмдгийн сэдвээр ярих гад орж исэн. Тэгээд би тэр дугаараа бараг бүтэн үзээгүй амар хичээд цагтаа ирлээ. Тэгээд нэлээд оочтой байсан болохоор машин дотроо гоё тухтай зүгээр нүүрээ жоохон будаж дуусгачаа. Тэгээд одоо орох чинь. Одоо хэдүүлээ харъя. Өнөөдөр өглөө ууг нь теннистэй байсан тэгсэн чинь бороо амир ороод гадаа бороо орж байгаа болохоор амар гоё наа. DJ айтаас та гоё наа тий. Яа гоё юм бэ? Би бүр энтэн тавьж үзэл ингээ харангуй. Тэр гэрээ ажиллаа бүр яг ингээд хувааж хийдэг. Тэнгүүд билигийн шкаф бүр ингээд амар цэгцтэй, гэр нь амар цэгцтэй. Би баг анх удаага тийм цэгцтэй эртээ агуу манай ах бас тийм байхгүй юу? Манай ага бас яг бүр тийм бүр ингээд ямар ч үед амьсын чинь улын харидаа гэх тэнгүүд амьсны улаа ингээд харуулангууд цав цагаан байдаг. Тэгээд бүр ингээд яаж тийм өнгө оролтыг гэмээр мэдхгүй бүр ингээд шинэ амьс өмссөн юм шиг юм хамаа яаж тийшээ шидэлчдэг байсан бол надад бол амар хэцүү. Би тиймэрхүү юмд жоохон стресстэй. Тэр саяхан ороо өөрчлөд тэгээд өмнөх ор маань 160-тай жижигхэн ор байсан. Тэгээд тэр ор маань айгу жижигдээд яг ер нь илүү гоё тухтаа унтмаар санагдаад ийм 200-тай ор авсан. Тэгээ одоо яг юу дутаад байгаа вэ гэхээр бит хоёрын орд ирний даамаа бүгд багцсан. Гудас модос хүртэл бүр яг багцсан. Тэгээд одоо яг ороо ингээд дээшлүүлэх гоё ийм фрейм. Тэгээд гоё шин даунууд, гоё шин хүнжил энэ төр аваад, шин дэрмэр аваад нэг тийм ороо амир гоё тийм арай нэг тийм гоё засаж эхлэмээр байгаа. Тэгээ одоохондоо бол зүгээр ингээд засаад байгаа. Гоё. Бороо ороод. Тэгтээ бит хоёрын бүр амар хийх дургүй юм юу гэж яг нийлээд адилхан заяа. Аяг тагуугаах. Би ийм кофе нэг уудаггүй юм. Тэгтээ өнөөдөр байгаа болохоор өмөр санагдсан. Cheers. За өглөөний цайн дээр бол би илүү өглөөний цай хийх дуртай. Би өглөөний цай идэх амар дуртай. Өглөөний цай хийх тэр процесс бүгд амар гоё. Орой үед би өглөө зүгээр нэг 2-3 өндөг л нэг жоохон помидортой ч юм уу. Айгу тийм энгийн юм идэж байгаа. Тэгээ өнөөдөр өчигдөрхөн хүнсээ жоохон авсан болохоор өнөөдөр арай өөр юм идэх чинь. I just love my DJI. Ямар гоё харагдав. Бид хоёрын хүмүүсийн влог дээр ямар адилхан юм бэ? Яг л заяаны хосууд гэсэн. Баярлаа. Is always a hard day when I go in with clinic, and now once that's done, trying to get leashed up to go on our little morning walk. We're still insane. The sweetest compliment. Ширээ нэг байха болсон. Хамт хоёлоо эндээ сууж юм айдаг болсон болохоор хамт юм идэхээр зүгээр хамттай нэг талдаа тавиал тэгэл идчихдэг болсон. Японд ингээл юм хөөрхөн жижигхэн нэг хөөрхөн газар мазар ингээл яг гэрийн хоол хийдэг.
нэг газар байсан. Манай хотод тэгэл тэнд мис уншилтай, загастай. Тэгэл нэг хөөрхөн жижигэн давхтай. Тэр тавгийг юу гэж өгдөөд марчиж. Тэгтээ нэг жижигэн юм хөөрхөө юм дотор янз юм хийгээд өгдөг. Энэ төрлөختөө бас нэг гоё биш байна. Жохон тийм гашуунд амт байгаад тах юм. Яа тэгтээ ингээл өөрийгөө ийм тарахаар аим гоё ирэх юм. Миний бичлэгний чанар одоо бүр ийгэлт бүр шал өөр болох хаа. Өөний юм хоёр саналаа тавьсан байдیں۔ Тэгээд бит хоёрт балкон дээр гоё суугаагүй мэн. Инээдтэй юм бах. Одоо нэг нас хүрсэн баха. Чи нэг нас хүрсэн бэлөө? Муурнууд чинь ингээд нэг тийм наалдаж малдангууд ингээд ингээл уурлал явчихдээ штэ. Энд гэсэн чинь бүр ингээд наалдаал тэгээ бүр ингээд тэрийгээ нэхэд идэг. Нүүр мөр долооддаг тий. Нэг хэд оног харж байгаа мураа. Hello гэж. Анх ингээд охин гэж бодоод Коко гэд нэрлэлсэн чинь хүү байсан юм байна. Тэгтээ яах вэ? Коко гэдэг хүү байдаг юм байгаа гэж тий. Хүү гинэ эрэхтэй муур байсан юм байна. Ир муур. Хүү ч гэж. Тэгээд эмээ бүр ингээд энэ муурыгаа ингээд ши миний жалуу малуу миний хүүхэд мөхөд гэдэг энийг бүр амар ихлүүлт. Энд чинь тэгээ бүр ирхсээр агаад бүр ирэх юм балам болцсон. Тэ? Амар тартай. Перемичсэн буруу байна да. Им онлайн консалтинг байдлаар видео колл хийж агаад холболтуудад залхаад гэрлээ. Би бол Зөв ганцаар холбож чадчих. юм. Энийгээ солих гээд тэгээ хуучны шууд хаяад энэ шинийг хийсэн чинь нэг л буруу асаад тэгээ сая онлайнаар ярьж агаад янзлчлаа. Монголд л одоо юм хийж болно да тий. Тэрнээс шинжин бас аюултай штэ. Тэгтээ бас чи чамд нэг тодорхой хэмжээний Скил штэ. нэг мэдлэг бас байгаа хэл та тий физик. Би чи нөгөө юуны инженер болох гэсэн юм бэлээ. Nanotech engineer. Тэгээ болоод бизнес руу гарч тий. Би физик хими юм амар боддог л штэ. Олимпиад явдаг л штэ. Бодлоо ярьдаг. Snack хийгээд байж гин. Dragon fruit. Энэ улаан dragon fruit бол үнэхээр сайн. Яг гөрөлзөх хөдөлгөөнд үнэхээр дэмтэй. Би бүтэн сая өдөр бичлэг оруулдаг болохоор бүтэн сая өдөр ер нь бүтэн ингээд edit хийгээд өнгөрдөг. Ийм гоё James байнга иддэг гэсэн бол гоё ихгүй юу? Бараг өдөр болгон. За hi guys. Одоо нэг гоё тухтаа суугаад жоохон catch up хий гэж бодлоо. За ойрт аюу гоё 50 сайхан байна. Тэгээд хөдөө яваад агаар магаарт гарсан ч аюу гоё байгаа. 27 нас хүрсэн ч аюу гоё байна. Одоо би яг late 20s 20-од насныхаа сүүлийн 3 жил рүү орж ийн 27 28 29 гэд ер нь аюу гоё үед төрсөн. Тэгээд би өмнө нь бол яг 10 жил байхад бол зуны төрсө төртөө хүүхдүүд чинь нөгөө ангийнхантайгаа гоё тэмдэглэж чаддаггүй болохоор би 5 сард ч юм уу ядаж төрсөн бол гэж боддог гэсэн. Гэхдээ одоо болохоор яг том хүн болсон чинь 20 зуны төрсө төртөө байх бүр айгуу гоё. Яг энэ цагаагаар айгуу гоё. Яалтчгүй л юм зуны төрсө өдрийн хүн юм шиг нэг арслангийн ордны хүн байх дуртай. Сүүлд уншсан номныхаа талаар жоохон ярих гад. Манай ээж аавын номыг уншсан ч болоосоо тэгээд ирээдүйд хүүхдүүд чинь энийг уншсанд чинь баярлах болно гэд манай найз бэлгүүнд өгч ийсэн. Тэгээд би одоо уншиж байгаа. Тэгээд энэ номноос зүгээр айгуу гоё ойлгосон юмнуудаа та хэдэд гоё хуваалцъя гэж бодоод энэс амар хөөрхөн номны ачаар гаад ийм цэцэгтэй манай найз өгч ийсэн. Хувийн хөгжлийн номнууд ч юм уу тийм иймэрхүү номнууд чинь эхний хэдэн бүлгийг уншаал ерөнхийдөө нэг иймэрхүү ном байна гэд мэддэн штэ. Гэхдээ энэ болохоор айгуу тийм агуулгатай гоё ном байлээ. Тэгээд надад нэг айгуу таалагдсан нэг концепт нь болохоор угаасаа бид нар ингээд хүн учраас бидэрт айгүй олон янз янзын сөрөгч байна, сайн ч байна, тийм зан чанарууд байдаг. Одоо уур уцаар жижиг юмнаас баяр баясгал мэдрэх чадвар ч юм уу тийм ингээд янз янзын эмоц бидний дотор байдаг. Хүн хоорондын харилцаанд асуудлууд, хэрүүл маргаан тиймэрхүү юмнууд заавал гардаг. Хамгийн гол нь заавал айгүй гоё эвлэрэх хэрэгтэй. Гэхдээ эвлэрэхтэй зүгээр ингээд чимээгүй болох биш. Заавчлаараа гэд хэлээд зүгээр болох биш. Эсвэл уур гарсны дараа зүгээр болох биш. Яг чихнээсээ ярилцаад надад болохоор яг иймэрхүү мэдрэмж төрсэн болохоор би ингэж иймэрхүү байдалтай ууралсан юм аа ч юм уу тийм. Иймэрхүү байдлаар хоорондоо ярилцаж, тохиролцож нэг ойлголттой болохгүй бол
асуудлууд нь ингээл дахин нэмэгдэл гарч ирээд идэг гинэ. Тэгэл энэ номыг уншихаар ингээд би яг ингээд хүүхдээ ах үе айгу бодоод аав ээж хоёр намайг ингэдэг байсан да. Аав ээж хоёрын харилцаа юм байсан да. Тэгээд бас цаашаа бэлгүүн бит хоёрын харилцаа иймэрхүүдээ ирээдүйд хүүхдүүдтэй ингэх ёстой байна ч юм уу тийм ингээд нэг тиймэрхүү байдлаар энэ номыг уншаад бас өөрийнхөө талаар айгу их юм ойлгож авлаа. Манай аав ээж хоёр намайг айгу тийм зөнгөөр нь байлгадаг байсан болоо тэгсэн мөртлөө бас айгу зөв талаар нь ингээд зөвлөд явдаг байсан байна. Одоо ч гэсэн тэгдэг л дээ. Гэхдээ ер нь жоохон бахад ингээл инхэ бойл, тэхэ бойл, ингэхгүй тэхгүй гэдэг байдлаар нь ер нь их хэлж байгаагүй юм байна. Тэгээд эсрэгээрээ яадаг байсан бэ гэхээр яг л тийм найзууд шиг байдаг байсан. Ингээл аавтайгаа хамт кино үзээд дэлгүүр ороод янз бүрийн гоё снэк аваад хамт кино үзэх вэ нү те. Эсвэл ээж намайг дагуулад гоё дэлгүүр ороод намайг хүссэн юмаа ингээд сонгуулад авахулдаг ч юм уу те. Нэг тийм яг найзууд шиг ингээд үгүй чи ийм өмсөх ёстой, чи тэгэх ёстой биш. Ингээд эсрэгээрээ наа чи ёстой гоё харагдаж байна. Энийг авчих ч юм уу те. Тэрнээс нь болоод би ч гэсэн ингээд аюу эрт аав ээж хоёроо хүн гэдэг талаас нь ойлгосон болохоор янз бүрийн асуудлуудыг нь аюу тийм ойлгоод тэгээд яг нэг тийм айгу гоё харилцаатай болж чадсан юм байна гэж би энэ номыг уншаад ойлгосон. Тэгээд манай аав хоёр хоорондоо ямар нэгэн асуудал гараад маргалдаж заргалдаж шүү дээ. Тэр үедээ ер нь бол нэг тийм би бинтэйгээ яриад за нэг чи иймэрхүү юм хэлсэн болохоор надад ингэсэн тэгсэн гэдэг нэг тиймэрхүү байдлаар би бинтэйгээ ярилцаж одоо тэгж эвлэрж байгаа хорон мөч надад нэг одоо харагдаж байгаагүй. Тэгээ тэрнээс нь болоод би бас одоо бэлгүүн одоо жишээ нь намайг ямар нэгэн байдлаар уурлуулах юм бол би одоо шууд ингээд би ингэсэн тэгсэн гэдэг айгүй тийм их ярилцах гэдэг төрлийн хүн болцсон юм байна. Тэгээд яг хөө тиймэрхүү нэг юм бодлоо. Тэгээд ер нь бол гэр бүлийн бүтэц залхан айгүй өөрчлөлттэй. За эмээ өвгөтэйгээ өсдөг хүүхэд ч байна уу? Эсвэл нэг ээжтэйгээ, нэг аавтайгаа ч юм уу ингээл ахтайгаа ч юм уу тийм ингээл хүн болгоны гэр бүлийн бүтэц маш өөр. Тэгээ хүүхдийн одоо тэр сэтгэл санаа, сэтгцийн эрүүл мэндэд нь тэр бүтэц ерөөсөө нөлөөлдөг үг нэ. Харин юу нөлөөлдөг вэ гэхээр тэр гэр бүлийн бүтэцийн уур амьсгал хүмүүсийн зан чанар чамайг ямар одоо байдалтай байлгаж ийн тиймэрхүү юмнууд айгуу сэтгцэн эрүүл мэндэд нөлөөлдөг. Single mom, single dad эсвэл юм тустай ингээд байдаг болцсон нийгэм угаасаа дэлхийд даяараа л тийм байгаа. Тиймэрхүү юм одоо болсон тохиолдолд хичнээн хэцүү байсан ч гэсэн хичнээн одоо тэгмээргүй байсан ч гэсэн хүүхдийнхээ хажууд одоо нөгөө аавыг нь ч юм уу эсвэл ээжийг нь ч юм уу ерөөсөө тэгэж муугаар хэлжгүй байхыг хичээвэл зүгээр байдаг гинэ. Бидний ингээ жоохондоо гаргаж байгаа тэр янз бүрийн эмоц сэтгэл хөдлөлийг бидний одоо эцэг их асран хамгаалагч нар маань гой хүлээн зөвшөөрдөг байвал бидний бас сэтгцийн эрүүл мэндэд айгүй санаар нөлөөлдөг гинэ. Тэгээ одоо ч гэсэн ингээл бодоод үзэнгүүт миний одоо гаргаж байгаа сэтгэл хөдлөл эмоцийг айгүй сайн ойлгоол ч юм уу тий ойлгохгүйсэн ч гэсэн хамаагүй тэгэл өөрийнхөө минь байлгачдаг л байсан юм байна. Гэхдээ одоо би яг 27 нас хүрээд юу бодож ийн вэ гэхээр би бол сэтгэл хөдлөл амар өндөртэй хүн биш. Одоо ер нь багасаа л тийм байсан. Одоо намайг яг багаас минь мэддэг байсан хүн ерөөсөө тийм багасаа л нэг тийм сонин том хүн шиг байсан гэх юм уу. Өөр сууртай гэх юм уу. Нэг тиймэрхүү хөөхтэйсэн. Тэгээд айгүй тийм эмоц ихтэй биш. Сүүлийн хэдэн жилүүдэд айгүй өөр болсон юм байна. Яг сүүлийн энэ 4-р бүлгээс нь эхлээд болохоор яг жирэмслэлт хүүхд ээж хоёрын харилцаа, гормон, төрсний дараах сэтгэл готрол, ганцаардал, хүүхдтэйгээ яаж харилцаж эхлэх үү, яаж одоо зөв юмнуудыг зааж өгөх үү, тиймэрхүү нойр хүүхдэд тоглох айгүй олон тийм гоё хэсгүүдээр бүрдсэн хөөрхөн ном байлээ. Тэгээд бас уншмаар санагдвал уншаад үзээрэй. За тэгээд ойрд би бас влог хийгээгүй юм байна. Тэгээд одоо DJI-тай болцсон болохоор гоё влог хийнэ. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Bye bye.